3 дахь курсээс эхлээ хамгийн анхны стартап эхлүүлжсэн. Монголчууд монголчлох чадвар өндөртэй. Тэрийг орчин үеийн хэлээр хэлэх юм бол шийдэл гаргах чадвар маш өндөртэй. Одоо л бүгд наримдас болонгосол эхний 3-т ордог технологийн платформ нэгт тооцогдож байгаа. Илүү олон хүнд боломж олгож болох юм байна гэдээ яг сургалтыг нь явуулж эхлэе гэж шийдсэн. Монголд бол яг мэдээж миний төрсөн нутаг зөндөө олон боломж байгаа. Монгол дахь салбар компанийнхаа гүйц захирлыг хийнгээ төв компанийнхаа техник хариуцсан захирлагаас давхар хийж байгаа юм л да. Монгол хүмүүс маань одоо үнэхээр дээд сургуулиудад дэлхийн өндөр чансаатай их сургуулиуд ороод байна. Орсныхаа дараа яг хоцрохгүй байх бид нар анхаарах хэрэгтэй байхгүй юу? Ер нь ирээдүйд ямар мэргэжилтэй болъё гэж бодож байна? Дизайнер хүн. Дизайнер хүн болъё гэж байна те. Тэгээ дизайнер болоход одоо үзэж байгаа энэ програмын энэ scratch хэлэн бусад юмнуудаас хэрэг болно гэж бодож байгаа юм. Бодож байгаа. React ч одоо ер нь олон улсад өрсөлдөх шалралтай байхын тулд багаас нь энэ програмчлалын одоо кодингийн хэл заагаад явах нь зайлшгүй одоо шаардлага бий болсон байна л гэж. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ одоо хүүхдүүд кодингийг яаж сурж байгаа талаар үзлээ л дээ. Бүр одоо 7 настайгаас ахуулаад хүүхдүүд үзэж байна. Ер нь яагаад энэ төвийг байгуулах болсон бэ? Тэр шалтгаанаас ярилцлага эхлэе. Манай Kids Code Academy-г миний бие болон Ариуна гэд манай хамт үүсэн байгуулсан. Анх Ариуна гэх минь санал тавиад олон жил боловсрын салбарт ажиллаж байсан хүн. Тэгээд анзаараад хаад энэ програмчлалын хичээлийг барууны оронд одоо Эстонд жишээ нь бага наснаас олгож хахад яагаад Монголд олгодог юм бэ нэгт. Хоёрт нь одоо хүүхэд болгонд хүртээмж юм байна. Зөвхөн зарим сургуулийн сонгоны ангийн хүүхдүүд алгоритмыг бага наснаас одоо ерхий боловсрын сургуулийн хэмжээнд үзээд бусад хүүхдүүд бол огт алгоритмыг боловсруулж үзлгүйгээр их сургуулийн одоо гараа эхэлж байна гэдгийг анзаараад анх надад санал тавьж ирсэн. Тэгээ яг хамтран ажиллая. Энэ дээр бол эхний зорилго нь юу вэ гэхээр бага насны хүүхдүүдийн бүтээлч байдал, төсөөлөн бодох ур чадвар, юмыг хийсвэрлэх гэдэг энэ олон ур чадруудыг кодинг буюу програмчлалын хичээлээр дамжуулан хөгжүүлэх бүрэн боломжтой юм байна. Нэгт хоёрт нь кодинг бол одоо юу гэх нэгэн зөв хариулт байна гэж юусоо байдаггүй те ямар нэг асуудал шийдэхдээ маш олон шийдэл байж болдог. Тэгээ яг програмчлалын гол зорилго бол асуудал шийдвэрлэх, хүний ажлыг хөнгөвчлөх. Энэ утгаараа хүүхдийн нөө шүүмж сэтгэлгээ гэж орчуулад байгаа тунгаан бодох сэтгэлгээ, асуудлыг олон талаас шийдвэрлэх олж харах тэр энэ олон сэтгэлгээг давхар хөгжүүлдэг айгүй гоё одоо тий арга байна гэд анх үүсгэн байгуулсан. Одоо ер нь ямар програмын хэл үзэж байна? Түүнээс гадна ер нь заах арга барилын хувьд ер нь хэрхэн хүүхдүүд ер нь тухайн агуулгыг ойлгуулах зааж байгаа юм. Ерөнхийдөө бага 7-оос 8 бүх хүүхдүүдийнхээ суурийг Scratch-аар тавьж байгаа. Scratch бол MIT-гаас гаргасан яг хүүхдүүдэд зориулсан блок суртай програмчлалын хэл. Бидний Scratch сонгох болсон нэг шалтгаан нэгт монгол хэл дээр одоо орчуулагдсан учраас мөн нээлттэй үн төлбөргүй учраас айл болгон гэртээ хүүхдүүд компьютер дээрээ суулгаад хэрэглэх боломжтой. Тэгэхээр ганцхан манай төвд яваад болчдөг биш те. Манай төвд яваад дараа нь гэртээ хүснээр хийх боломжтой. 12-14 эхлээд Scratch-аар аягүй сайн суурь тавьж өгч байна л та. Яг алгоритм дээр бол аягүй сайн ажилтдаг. Нэгт хоёрт 12-14 нас руугаа Python хэлийг оруулж ирж байгаа. Scratch-ыг ашиглаж байгаа нэг давуу тал бол аягүй визуал бүх юм нүдэнд харагдчихдаг те. Кодын үр дүн бол шууд анимашн тоглоом хэлбэр харагддаг учраас болохгүй байгаа зүйлийг хүүхд олоход аягүй амархан. Энэ өөрөө кодчлалын аягүй том концепт болох дебагинг буюу нөгөө кодны алдаагаа олдог те. Энэ болгоныг хүүхдүүд баг дадал зуршлаараа олж авч байгаа нь аягүй биднэрт хэрэг болж байгаа. Одоо энэ ярилцлагыг бас эцэг эхчүүд ч гэсэн үзэж байгаа хальтаа. Тэгэхээр манай хүүхд программист болохгүй өөр мэргэжил эзэмшин. Тэгэхээр энэ одоо мэдээллийн технологи гэдэг юм уу, кодинг энэ боловсрол яг ямар хэрэгтэй юм бэ гэж бодож иж магадгүй л дээ. За санд сургууль бол энэ хөтөлбөрийг бүр ингээ орон даяар ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад захин байдлаар оруулъя гэдэг юм. Тэгэхээр одоо эцэг эхчүүд маань ямар нэгэн эсэргүүцэл бас гарах магадaltaй те программист болохгүй ч гэдэг юм уу. Тэр энэ ер нь нийт хүүхдүүдэд ямар ач холбогдолтой хөтөлбөрийн тухай бас дахиад тодруулахгүй. Тэгээд ерөөдөө бол бас ганцхан кодинг хичээлээр гардаг асуудал биш шүү дээ тий. Манай хүүхд математикч болох юм байж байгаа, интеграл одоод байгаа, физикч болох юм байж байгаа, физик үзээд байгаа. Энэ байгалийн шинжлэх ухаан гэж ярьдаг, бид hard science гэж бас ярьдаг тий, natural science. Математикийн хичээлүүдийн маш чухал өгдөг зүйл бол хүүхдийн тархийг хөгжүүлж байдаг. Тэр хүүхэд одоо Эйнштейний томьёонуудыг ашиглаад тоо бодог чаддагтай биш,
тэр хүмүүсийн гарсан логик дүгнэлтүүдийг гаргаж чаддаг хэмжээнд хүүхдийн тархийг хөгжүүлэхдээ оршиж яадаг. Ам байгалийн үзэгдлүүдийг зөв ойлгож танин мэддэг тухайн хүүхдийн inquiry гэж аваад тэгээд юмыг танин мэдэх хүсэл тэмүүллийг нь хөгжүүлэх хэрэгтэй хичээлүүд байгаа. Ялангуяа математикийн хичээл бол би математик дуртад кодинг руу орё гэж бодож байна. Яг тэр математик бол хүмүүс юу гэж боддог гэхээр нэг л их тоо гэж боддог. Тэгээд би өөрөө яг олонлог сургууль сурж агаад Мойсийн МКС одоо хуучнаар математик компьютер сургуульд хэрэглээний математикаар сурч байсан. Миний яг 4 жил сурсны дараа гаргасан дүгнэлт бол математикт нэгт хүний логик сэтгэлээ хөгжүүлдэг. Логик гэхээр нөгөө нэг юмыг хоорондоо нэвлүүлж байгаад тахаасаа илүүтэйгээр ямарваа нэгэн зүйлийг үнэн гэж хэлэхээсээ өмнө үнэхэрийн тэнгэр үнэн гэдгийг батлах ёстой бүх алхмыг оюун дүгнэлтийг алхам болгонд хийж явт юм байна. Энэ өөрөө маш том боловсрол юм байна гэдэг би нэлээд сүүлд өөрөө бас ойлгосон. Код бол яг энтэй адилхан програмчлалын хамгийн том давуу тал юу гэдэг вэ гэхээр абстрактлал. Ерөнхийдөө бол юмыг хийсвэрлэх, төсөөлөх, яаж юуг ашиглаж бид нар юу гаргаж ирж болох вэ? Яавал энэ үр дүнд хүрэх вэ гэдэг маш их тийм оюуны ажил хийж яадаг. Давхар одоо маш сонирхолтой санагч магадгүй маш өндөр зохион байгуулалттай болдог. Маш их хариуцлагатайгаар юмыг хийж сурдаг. Тэсвэр хатуурлалт айгууг сургаж яадаг. Тэгэхээр одоо их мөнхийн маань санааг бол манайх бол маш өндөрөөр дэмжиж байгаа. Солонгос, Эстони, Финлянд зэрэг орнууд маш багаас нь хэрэгжүүлээд байгаа нь хүүхдүүдээ бүгдийг нь computer scientist буюу компьютер шинжилгээ ухаанд программист болохтой биш. Үүнийг ашиглаад хүүхдүүдийн одоо тэр оюун ухааныг маш өндөр зэрэгт хөгжүүлж болох юм байна. Компьютер шинжилгээ ухааныг бас бараг шинжилгээ ухаануудаас хамгийн хүнд ойрцсон хэлбэр гэж хэлдэг. Өөрөөх юм бол шууд харж болдог, ажиллаж болдог, хүрж болдог бараг. Тийм шууд үр дүн гардаг шинжилгээ ухааны хэлбэр гэж хэлдэг учраас одоо нөгөө байгалийн ухааны хичээлийн үр дүн бас яг үнийг хэлэхэд дэлхийд даяараас эргэлзээтэй л байгаа даа. Үнэхээр байгалийн ухаан сургаал идэг тий үр дүн гарч өгөхгүй байгаад байдаг. Тэгэхээр энийг бас яг боловсролт тулгараад байгаа дэлхийд даяар тулгарч байгаа энэ том асуудлыг нэг шийдэл гэж хараад дэлхийд даяараа одоо ингээд шинээр хэрэгжүүлж үзээд байгаа гэсэн үг. Түүнээс манайх ч гэсэн бид нар хэлдэг байхгүй танаа хөлт ерөөсө программист болох гоогүй. Ийм гоё юмнуудыг хийж үзээд хүүхэд аягүй гоё хөгжиж болд юм байна. Нөгөө нэг одоо жишээ нь зураг зурдаггүй, дуудуулдаггүй, хөл бөмбөг дургу аягүй олон хүүхдүүдэд жишээ нь яг жинхэнэ өөрийгөө илэрхийлэх нь болчихгүй, өөрийгөө хөгжүүлдэг талбар нь болж эхэлж байгаа. Юунд Стэнфорд их сургууль боловсрол сургууль сурч байгаа манай ангийн охин юу түүхээ мэрэгчлэр бакалавра хамгаалсан охин мэт. Бид хоёр бас ярьж чад ер нь түүхээ хичээлийг заах замаар англи хэлийг одоо боловсролыг олгоё гэж бид хоёр бас нэг төсөл иччихсэн. Тэгээ ер нь бол яг ингээ яг түүхээ хичээл үзэж байгаа боловч яг цаана бас англи хэлний нөгөө одоо мэдлэг ур чадварыг олж аваад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг яг түүнтэй адилхан бас програмчлалын одоо энэ хөтөлбөрүүд болохоор бас яг программист болох гэдэг яг кодингийн ур чадварыг сурч байгаа. Яг цаагуур болохоор яг л түрүүний яг математикийн боловсрол юу болгодог гэдэг шигтэй логик сэтгэлгээ, тунгаан бодох, бүтээц сэтгэлгээ, тэгээд түүнээс гадна энэ янз бүрийн амьдрал дээр гарч байгаа асуудлуудыг шийдэх тэр чадварыг тэр одоо асуудлууд руу яаж одоо хүрэхтэй, тэр асуудал шийдэх зам нь яаж явах гэдэг тэр олон одоо арга гуудыг л одоо энэ програмчлалын хэлээр зааж байгаа зөв. Тийм, яг л тийм. Ерөнхийдөө бол одоо яг л физик гэж ортог шиг л програм хичээл орно. Мэдээж бас яг түрүүний их мөнхийн яг дурдаад өнгөрсөн одоо жишээ нь түүхийг зааж байгаа хэрнээ цаагаараа математикийг зааж байдаг гэдэг шиг бидний ч гэсэн зорилго тийм байсан л да. Код бичээд одоо яг программистуудыг харахаар яг мэрэгжлийн англи хэлтэй биш хэрнээ хангалттай англи хэлтэй болсон байдаг тий. Тэгэхээр хүмүүс код бичиж байгаа хүмүүс англиар сурахаас өөр аргагүй тий. Манай одоо удахгүй Python сурч эхэлж байгаа хүмүүс англи хэлийг давхар сураад явахаас өөр аргагүй болж байгаа. Гэхдээ энийг бас үгүй чи энэ үе цээжл гэж штэ. Функцийн нэрийг цээжлэхийн тулд тэр үгийг давхар цээжлэл явж байгаа. Одоо сан сургууль дээр энэ хөтөлбөрийг 6 дугаар ангиас нь эхлээд хүүхдүүдэд ороод за тэгээд эхнээсээ хүүхдүүд бас шууд ажлын байран дээр гарахад бэлэн болцсон байна гэд. За танаа академийн хувьд сургалтын төвийн хувьд бас хүүхдүүдэд гарч байгаа үр дүнгийн тухай бусад улсуудад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд мэдээж ямар үр дүнгууд гарч ийн гэдгийг та бүгдээрээ судалж байгаа хэл та. Монгол хүүхдийн онцлог давуу сул талыг бас энэ сургалтаар харж байгаа бах. Тэр тухай ажиглагдж байгаа зүйлээ ярихгүй юу? Анхны сургалт яг нөгөө 7-8 та хүүхдүүд дээр бид нар ихсэн баггүй юу. Одоо бодоод хамгийн хүнд сургалтаараа ихсэн юм байна. Тэгээд яг орж ирээл 2 3 дахь анги хүүхдүүд орж ирэхэд нөгөө юм хязгааргүй төсөөлөн сэтгэдэг тэр нөгөө хүүхдийн бүрнийг тий зах хязгааргүй тийм сэтгэлийн архид юм хайрцагцсан байсан байхгүй тий. Айдаг би яг ингээ орж ирээд ингээ суудаг ч юм уу тий. Тэгээд би бүр ингээ нөгөө чөлөөтэй бай бид нар одоо ингээ зөндөө юм судлан тэгээд агиух ингээ юм хайчлах хийх ингээ
тийм юу шаарддаг ганаа сургалт байдаг. 7-8 настай бол үнэхээр хүүхдүүд өөрсдөө юмаа бүтээдэг, компьютер хийж үзээд энэ ямар хэсэг гэдэг hands on буюу гэдэг аягүй сайн гар ажиллагаа их шаарддаг сургалтууд байна. Ер нь кодинг ер нь боловсролын тал бид ер нь бүгд одоо ер нь яг кодинг чинь ер нь эхлээд дэлхийд аяарч чадгаагүй Монгол улсад ер нь саяхнаас л ер нь ерөнхий улсын сургуульд ер нь орж эхэлж байна шүү дээ. Хэдийгээр маш олон жилийн өмнө энэ талаар одоо судалгаанууд гардаг Simon Paper-т одоо гээд бас болсон философи хүнээс өсвөлээд энэ тухай юм шийдэл гаргаж ирсэн боловч одоо л ер нь бүх газар дэлгэрч шүү дээ тий. Тэгэхээр зэрэг нэгэнт одоо ингээд дөнгөж одоо програмчлалын мэдлэг ур чадварыг бол зэрэг эзэмшиж эхэлж байгаа учраас одоо бүх сургуулиудад ялангуяа ерөнхий улсын одоо улсын чуйн хамаагүй бүх сургуулиуд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд зэрэг ингээд явах юм бол өнөөдөр магадгүй одоо түрүүнээс одоо хүүхдүүдийн хооронд ядчил програмчлалын хэл дээрээ айхтар ялгаа гарахгүйгээр бүгд нь яг адилхан тэгш боломжийг олгоё гэсэн санаа бас энд бас яваад байгаа юм л та тий. Яг үнэ ерөөхдөө бол бас програмчлал хичээлээр нэг аюу анзаарсан зүйл нь нөгөө нэг цаг хугацаа орон зайнаас үл хамааран сурах боломжтой тий. Одоо насан турш хүмүүс бол edX Coursera-гаас үнэгүй суралцах боломжтой. Нэг юу шаарддаг ерөөсөө компьютер шаарддаг. Биедан суралцах бүрэн боломжтой. Одоо код бичдэг хүмүүсийн за баг дийлэх нь л биедаж өөрийгөө хөгжүүлдэг зүйл байгаа юм л та. Нэгт хоёрт нь ихний их мөнхийн манд дурдсан тэгш байдал гэж байна. Одоо яг яагаад гинт кодинг хичээл амар эрч хүчээ авчраа гэхээр нөгөө зах зээлийн хэрэгцээс олчихж байгаа байхгүй юу? Айл 50 онд л энэ одоо Seymour Papert-ийн гаргасан судалгаагаар бол энэ бол маш гоё шинэлэг боловсролын хандлага гэдээ гаргаж ирсэн хүчээ авахгүй 50 60 хагас зууны дараа гарч ирж байгаа шалтгаан нөгөө технологийн хөгжлөд агаад барууны орнууд хөгжилтэй орнуудад яг мэдээллийн технологийн мэргэжлэнүүдийн дутагдал гарч эхэлж байгаа. Тэрийг бол нэлээд их ярьж байгаа. За ингээд ярилцлаганд орж бидний одоо сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. За тэгээд бит хоёрын санаачлаад байгаа төсөл маань амжилттай болол бас сүүн яг хамтарч оролцож тий, ерөнхийдөө энэ бас төслийг сонсоод бүр аягүй баярлсан. Бид нар ч гэсэн хоорондоо ярьжсэн л та одоо онлайнаар хүргэе. Одоо зам тээврийн түвшинээс эхлээл аягүй асуудал байгаа байхгүй. Манай сургуультай бол ерөөсө хүүхдийг стресстүүлэхгүй бай. 7 хоногт нэг л удаа ирүүлээ. Зам дээр ядраахгүй бай гэдээ одоо тэрийг нь хүртэл анхаарч байгаа тий. Сургуулийн байгууллагуудад юм хүндрэл гарсан. Тэгэхээр энийг бас шийдэх аягүй гоё төсөл байна. Нэгт хоёрт нь бол эцэг их юм бол аягүй том demand одоо хэрэгцээ шаардлага үүсчихэд байгаа учраас бас амжилт хүсье. Урьж оролцуулсан сонирхолтой яриа өгсөн. Хоёртоо баярлалаа. За баярлалаа. За энэ хэд настай лээ? 9. За хичээл дээр юу үзсэн? Одоо хэрхэн код дээр ажиллах одоо яаж код хийх тийм юм үзсэн. Scratch хэл дээр хичээл үзэж байгаа юм шүү дээ, тийм үү? Scratch хэл нь болохоор өөрөө бас монгол хэл дээр орчуулгатай, тийм. Ойлгоход амархан байна уу? Амархан. Өөрөө бас янз бүрийн хамгийн сонирхолтой одоо хийж исэн одоо төслийг үл юу вэ? Төсөл гэвэл хамгийн эхнийх нь гоё байсан. Эхний юу? Тэгээ төөрдөг байшин байсан. Төөрдөг байшин байсан тийм. Зөв. Хамгийн гол нь энэ Scratch гэдэг өөрөө бас дүрстэй тийм. Дүрсээ бас яаж хөдлөх үү гэдэг нь одоо энэ талтайгаа програмын хэлээрээ тийм. Блокууднаас амархан байна уу тийм. Блокууд энэ болохоор өрөөд. Эхлээ хоёр хүн ярилцж байгаад нэг нь болохоор тэр нь ямар нэгэн нэртэй нөхөө ингэнгүүтээ түрүү эзэн нь болохоор Мишка гэж хэлээд тэгээ Мишка гингүүтээ өөрөө эрэнгүүтээ шар хөөрөөд тэгээ шар төрөл бүрийн болдог. Болж өрдөг. Тэр тийм програм бичсэн үү те? Тий. Тэр програм бичихэнд амархан байсан уу? Гоёсэн. Тийм. За их тэмүүлнэ дараагийн ямар төсөл хий гэж бод тэр ажиллаж байгаа вэ? Тоогоор бол яг Python дээр бол код хийж байгаа. Яг өнөөдөр бол нэрийн нөгөөд газрын нөхөд цаанаас нэг код нь өөрөө үлгэрээ зохиодог тийм. Зөв. Нэрийн нөгөө л газрын нөхчих юм бол үлгэр зохиодог нь шүү дээ. Тийм. Код хийсэн өнөөдөр Python хэл дээр үү те? Тийм. Python дээр өнөөдөр бол 3 хийсэн. Ер нь ирээдүйд ямар мэргэжилтэй болъё гэж бодож байна? Дизайнер хүн. Дизайнер хүн болъё гэж байна те. Тэгээ дизайнер болоход энэ одоо үзэж байгаа энэ програмын энэ Scratch хэл нь бусад юмнуудаас хэрэг болно гэж бодож байгаа юу? Болж байгаа. Болж байгаа те. За баярлалаа.